Зохиолч яруу найрагч Уран чимгийн Мэнд баяр. Монголчуудад илгээсэн үг. Өвөг дээдэс чинь залбирч байна. Гэм нүглих чинь үүрч байна. Өршөөлөрн сүгдэн мөргөж хормстаас хүртэл аврал гуйж байна. Өчтөчнөн асуудал шалтгаанд өөрсдийгөө буруутхан зүхэж байна. Үлгий явс хоёрын голд тэд хайчхаа мэдэхгүй гацчихад байна. Өвөг дээдэс чинь ойлж байна. Бор дар сууж байна. Өр зүрхэн нэмтрээд өнчин нулимс унгаж байна. Үхэнц дорой байдлыг чинь хараад үнэхээр тэд халаглаж байна. Үр хойч минь сүрчгүй гэж үхэж ядалгүй хорогдож байна. Өвөг дээдэс чинь гониглож байна. Санаа алдан ширтэж байна. Өнгөрсөн түүхээрэн цээжэн дэлддэг монголчуудыг хараад ичиж байна. Өөр чадах зүйл алгүй гэж надаар дамжуулан асуулгаж байна. Өнөөдөр яагаад ийм болчих вэ гэж хариултын тэд хайж байна. Өвөг дээдэс чинь хилэгнэж байна. Аянга загилгааныг дуургаж байна. Өршөөл нэгүсэл байхгүй шүү гэж зарлиг лүндэн буулгаж байна. Өнгө мөнгө үнэхээр жухлуу гэж эрлэгтэй ном хаялцаж байна. Өнгөд орчлонд ямар үндэстэн бүтээчих вэ гэж гагц хүүтэд эргэлзэж байна. Бидний байгуулсан улс гүрний дайтай байгаасаа гэж бие биенээ хайрлаж хүний дайтай яваасаа гэж бэлэг бэлгүүнийг олж гэгэрлийн цэгт хүрээсэй гэж би түүхэндээ тэд гашуун сургамжаан бүү давтаасаа гэж дотроо тэд залбирэн чин сэтгэлээсээ хүснэ дор бүрнээ эвлэлтэн нэгдээсэй гэж аминчлан тэд захин. Толон бурхан од огторгүйд үүрд гялалцдаг шиг торн нүрэн цуутай үндэстэн шүү гэж